хүндэт ахын төлчид та бүхнийхээ амрыг ирнэ мэдчихдээ. Намайг Санжаагийн Басан гэдэг 1984 онд Увсан Улаангом сумда төрж өссөн. Бага насаа аав ээжийнхээ хайр халамжинд Жисэрдээ сургуулиас сурч хүмүүж өссөн. 2002 онд Увсангийн 10 жилийн 3 дугаар зам сургуулийг суралцж 8 дугаар анги төгссөн. 2000-аас 2003 онд Увсангийн мэрэгжил сургуулийн үйлдвэрлэлийн төвд суралцж мужаа мэрэгчлээ өрн дүнд боловсруулалтаа эзэмшиж төгссөн. За манай гэр бүлийн хүн болдотрогтой оронгоо гэж хэлчихсэн эмэгтэй байгаа. Тэгээ хил онгоц байгуулалтаа 2011 онд ахлагчийн нэгт шилжиж орж нөхрийнхөө хамтаар эх орныхоо хилийг манах энэ сайхан үүсэд хамтран мөр зэрэгсэн ажиллаж байгаа. Одоо хилийн төчин төвлөрүүлэлтүүд хилийн салбарт цэцтэй холбооч нь ийм ажиллаж байна. За 4 хүүхэдтэй бид хоёр 4 хүүхэд хамгийн том хүүхэд нь 10 дугаар ангид суралцдаг. Тэгээд 6 дугаар анги, 1 дугаар анги хамгийн бага маань одоо цэцэрлэгт суралцж байна. Ингээд 4 хүүхэдтэй төрөлх сайхан мэт хувцсналтай ажиллаж амьдарч байна. Хил онгоц байгуулалтаа 2000 онд эзэн цэргийн 245 дугаар ангид хөгжмийн салааны сонсогчоор орж ахлагаас лувсны багшийнхаа хөгжмийн олонны хүүхдүүдийн нэгэн айдаар хөгжмийн эрдэмтэд суралцж хөгжмчин мэргэжил эзэмшиж хил онгоц байгуулалтаа анх орсон. 2003 онд эзэн цэргийн техник 151 дугаар ангид хөгжмийн салааны эзэн цэргийн техник 151 дугаар ангид албаны нохой сургуулийн курст суралцж ахлагч хэмээх эрхэм үнэтэй цолын эзэн болж Сулын хэрэг очиод томдогдож 2003-аас онд Сулын хэрэг очиодод ажиллаж элчин шалгагч харуулын дарга нохой хөдөлгч мэргэжлүүдээр ажиллаж байсан. Сулын хэрэг очиод ажиллаж байх хугацаанд эзэн цэргийн дээд сургууль 2005-аас 10 онд суралцж хилийн албаны ажилтны мэргэжил эзэмшиж дээд мэргэжилтэй болсон. Мөн хилийн техник 168 дугаар ангид ажиллаж байхдаа нэгдсэн үндэсний байгууллагын мандаттай ерөнхий дэмжих ажиллагаанд үйл гүйцэтгэж байсан. Мөн 68 дугаар ангид ажиллаж байхдаа тэргүүний харуулын дарга тэргүүний шалгагч гэх мэтчсэн бас амжилтуудыг гаргаж ажиллаж байсан. За анх хөгжмийн салаанд ороход лувсны багшийнхаа ахлагаас лувсан багш бид бүхнийг сонгон шалгуулж авч хөгжим хэмээх энэ эрдмийг заа сургасан. Хамт одоо ахмад хэлчин ахлагаас минд баяр одоо хошууч ахлах офицер даваа самбуу нар хамт сууж байсан. Бид бүхэн хөгжмөдөө ороод багштай шавин болж ороод энэ хөгжим гэж мэргэжлийн эзэмшсээр хил онгоц байгуулалт ажиллах энэ хугацаанд бас зөндөө олон арга хэмжээнд оролцож энэ сайхан мэргэжлийнхаа шимийг хүртэж ажиллаж байгаа. Тэгээд багштай бас баярлалаа. Манай тэр үеийн хөгжмийн салааны дараагаар отхон мөнхөд дурандаа маань ажиллаж байсан. Отхон мөнхөд дурандаа маань томдолж ажиллаад бид бүхэнд бас холын хүн байсан. Тэгээд бас үдсээ харсан тэр их туршлагаасаа нэвтрүүлж бид бүхний авч бас зөндөө олон тийм аялын тул дарга хэмжээнд оролцож үлгэр дууруулж бид бүхэнд бас энэ авч явж байсан. Анхны мэргэжилд бас ороход бас нэлээд сайхан тийм урсамж түүх бид бүхэнд ярьж өгч зааварж байсан. 10-аас 13 онд өвслийн хилийн очиодод томилдмэрж өвслийн хилийн очиодод анхын заставд шалгагчаар ажиллаж 2011 оны 10 сар хүртэл ажиллаж очиодын төв рүүгээ шилжиж орсон. Очиодын төв рүү шилжиж ороход манай ангийн захирагч хурандаа дийлэх хурандаа минь ажиллаж байсан. Дийлэх хурандаа тэгээд бас шилжиж ороход надад бас нэгэн үүрэг даалгавар өгч ажиллаж байсныг бас энд дурд нь ярихад бас таатай байна. Хөгжмийн салаанд ажиллаж байсан сонсогч хүүхдүүдийг хилийн онгоц байгууллагаас ажиллуулахаа болж одоо хууль дүрм нийцэхгүй гэж ажиллуулахаа болж тэгээд хөгжмийн салааны бүрэлдэхүүнийг ахлагч бүрэлдэхүүнтэй болгож зохион байгуулж эхлэх юм түүхэн цаг үе дээр ангийн захирагчнуудыг бас
хилийн ставаас отридын төвд орж ирж офицерын орон дээр ажиллаж за тэгээд шинээр хөгжимчд авч суух ийм үүргийг надад өгч ажиллаж байсан. Тэгээд зар тавиал зурагтаар FPR-д зар тавиад хөвсөл нутгаас за ахлагчийн бүрэлдэхүүнд орж хөгжимчин болох салбарчдыг сонгон шалгуулж авч за тэгээд хөгжмийн 8 залуу авч хөгжмийн сургалтыг зохион байгуулж хөгжмийн багш мэргэжлэр бас одоо багшаас нь сурсан мэргэжлээ цааш нь үргэлжлүүлж хүмүүс заах төвшөнд очиж ажилласан. Тэгээд 8 сайхан залуу авч ажиллаад хөвсөл нутгийнхаа ард түмэнд соёл урлагийг бас түгээн дэлгэрүүлж ичдийнхаа нэр алдрыг өндөр төргөж ингэж бас ажилласан сайхан түүх байгаа хөвслийн очрод. Тэгээд хөвслийн очрод бас ажиллаж байхад цэрэг спортын наадам зохион байгуулагдаж 2012 онд энэ наадамда шатрын төрөлд оролцож тэгээд ангийн хэмжээнд Сэлэнг аймаг зохион байгуулсан бүсийн хэмжээнд амжилттай оролцож хилэн болгын явуулалд очиж оролцох эрхийн бичгээ авч хилэн гол байгууллагаас оролцож шатрын төрлөөр бас байгууллагын хэмжээнд 3 дугаар харанд эзэлж загч дарга хамт олноо бас баярлуулж ирсэн юм түүхийг ярих тус таатай байна. Хилэн гол байгууллагада 10 жил ахлагчийн албанд ажиллаад 10 жил дээр 2013 онд офицерын хэмжээнд шилжиж орж офицер хэмжээний их мөнгөтэй цолны эзэн болж авьяастай өшөө өндөрсгч ажиллах. Энэ торгон мөчтэй хилийн TV-45 тодорхой эдэ шилжиж ирж хилийн 4-р ставд хэсгээр үтсэн агуулгын ажилтнаар ажиллаж 2015 оны хүртэл ажиллаж байгаад тэр үед бас хилийн томоогийн алба маань тагнуулын ерөнхий газрын мэдээлэл шилжиж нь орж тэнд ажиллаж байсан бүрэлдэхүүн хилийн гол байгуулалтаа үлдэхүү тагнуулын албанд шилжиж орж ажиллах уу гэдэг их түүхэн сонголттой бас тулгарч байсан. Энэ үед хилийн гол байгууллагада үлдэхээр шийдвэрлэж яг загч нартай сандаа танилцуулж ажиллаж байлаа. Од туулгааны үлгэн нутг болох Дорон говь руугаа шилжинэ. Эдийн засгийн техник 29 цагт 2015 он шилжиж явж эдийн засгийн авлагчаар ажиллаж 2017 оны хүртэл ажиллаж амьдарч байгаад хилэн гол байгууллага шалган нэвчийг алга буцаж гадаадын хариатын албанаас хилэн гол байгууллага шилжиж орж байхад бас шалган нэвчүүлэх албаны бүрэлдэхүүнүүдийг ажиллаж исэн хүмүүсүүдийг судалгаа авч албандаа авахыг уриалахад судалгаанд хамрагдаж шалган нэвч албандаа орё гэсэн хүсэлтэй өгч энэ хүсэлтийг мөн хүлээн авч завхны хилийн очрод руу арцсар боомт руу томдогдож шалгагчаар ажиллах цаг хугацааг нь бас үргэлжилсэн. 2017-аас 19 онд завхны хилийн очродын арцсар боомт дээр 2040 шалгагч, ахлах шалгагч, боомт руугс орлогчоор тусдас ажиллаж завхан төслийн очрод ажиллаж байх хугацаанд урлаг спортын бас төрөлхтний олон тэмцээн уралдаанд оролцож анги байгууллагын нэрийг гаргаж бас явсан. 2019 онд хилийн 45 дугаар очродоо дахин шилжиж ирж ажиллаж шалган нэвч тасгийн ахлах офицер албан тушаал дээр ажиллаж тэр үед манай тасгийн дараагаар дэдвэрэн адар сүрэн дарга ажиллаж адар сүрэн дарга хилийн боомтын бүрэлдэхүүнүүдтэй хамтран ажиллаж бид бүхэн бас тэргүүний тасыг хамт олон болж ажиллаж байлаа. 2021 онд завхан төслийн очродоо дахин шилжиж явж ажилласан. Урандаа уламж аваад хүлээж авч бид бүхэнд маш их итгэл хүлээлгэн намайг хилийн 2 дугаар стадийн дараагаар томилно ажиллуулж за тэгээд 2 дугаар хилийн стадида ажиллаж 22 онд 2 дугаар хилийн стадида хамт олонтойгоо ажлынхаа амжилтыг хэмжүүлж 2 дугаар хилийн стадида тэргүүний стадида болгож өөрөө тэргүүний стадийн дараа болгож ийм сайхан амжилтыг үзүүлж ажилласан байна. Тэгээд 2022 онд хилийн 1-р стадида арцсар боомт дээр томдод нь очиж арцсар боомтынхаа дараагаар ажиллаж байгаад 2023 онд зэргийн тэтгэвртэ гарсан байгаа. За одоо хилийн гол байгууллагада ажиллаж байх хугацаанд бас зөндөө олон хилийн цагийн байдал бүхий очродод ажиллаж байлаа. Тэгээд 4 аймгийн 5 очрод ажиллаж ирсэн ийм түүх бас байдаг. За тэгээд анх хил зөрчигчтэйгээ таарч байсан цаг үе дурсан ярихад Солонгос хэрэг очродод харуулын дараагаар ажиллаж байхдаа Солонгос улсын 4 иргэнтэй бас таарч
тухайн үед бас анхны хил зөрчтэйгээ таарч сандарч байсан тэр үеийг дурсахад бас таатай байна. Хөвслийн хэдийн очроод ажиллаж байхдаа Ставын дарга дэвтрэндээ дэлгэр далаад байхдаа хилчин найз нөхдөдтэйгээ хамтарч бас контролтын нэлээд томоохон хэрэг зөрчлийг илрүүлж шуурхаа ажиллаж тассан зогсоож байсан бас түүхийг энд бас ярих гэж бодлоо. Хилийн эсгээр астагдсан хэсэгт Ставын байрлалаас 70-80 км-т контролтын хилийн зуршлаг гарч байгаас мэдээлэл авагдаж төвийн шуурхаа морь малтаагаа бий түүхэн Бартаа саадад туулан маш хаалт мананд үүргүүсдэж хил зөрчийг саатуулж Оросын талд орж үүргүүсдэж Оросын хилчтэй хамтарч үүргүүсдэж Оросын хилчид бол тэр үед бас зарим нэг астагдсан хэсэгтээ бүр хүн явах нөхцөл байдаггүй гэж үздэг байсан. Тэр хэсгээр нь хилийн зуршлаг гарч манай Монголын талаас хил зөрчиж бага таваараа оруулж Оросын хил рүү оруулж хүн явах нөхцөлгүй гэж үздэг байсан. Тэр Бартаасаа тайгад зам гаргаж 15-20 км зам гаргаж төв зам дээр агаш бараагаас өлддөг байсан. Ийм тохиолдлыг илрүүлж Оросын хилчтэй хамт ажиллаж байсан тийм түүхэн үеийг дурсах таатай байна. Ставын дарга минь бас 2 хилчний сонгоо авч Оросын хилчтэй хамтарч Оросын тал руу тэр явсан зам аргыг бас нээж болох зорилгоор үүргүүсгэж орж байхад Оросын хилчид бас Монгол хилчдийн ажиллаж байгаа, морь малтаагаа харьцаж байгаа байдлыг харж бас бахархаж байсныг энэ цохон дурсаж ярихад бас таатай байна. Монгол морины ир зэрэг Монгол хилчдийн урав хаанаас тэр ойд үүргүүсгэх Оросын хилчид бол маш их үнэлэгдэж бид бүхнийг бас бахархан ярьж байсан. Ийм түүхэн цагийг бас хөвсглийн очроод байна. Тулгарч байсан. За тэгээд шалган нэвтрүүлэх хаалгандаас би бас хэдэн байгууллагад 23 жил ажилласнаа шалган нэвтрүүлэх хаалгандаа 13 жил ажилласан байдаг. За тэгээд шалган нэвтрүүлэх хаалгандаа ажиллаж байхдаа алхачаас офицер хүртэл ажиллаа. Дээврэн хэрэгсэн шалгачаас бомбын дарга хүртэл ажилласан бас ийм сайхан түүхийг бүтээсэн гэж өөрийгөө болдог. Тэгээд энэ сайхан амт олон юм намайг тусч дэмжиж надад зааварж өгдөг. Сайхан амт олон юм сүнч хэл юм би энэ сайхан түүх төрсөн зүгээртэй үдээсэн гэж боддгоо. Шалган нэвтрүүлэлт олонныхоо зөндөө олон хэрэг зөрчил баримтчгийн уурмал хэлээр гарахыг хойгоос нэг зүйлсийг илрүүлж ажиллаж байсан. За одоо шалган нэвтрүүлэлт олондоо ажиллаж байх хугацаанд онц хилчин тэмдгээр ингрэм ил ялгаж бас нэг баяр төвөл явдал хилчмийн хувьд бас эрхэм үнэтэй шагналыг авч байсан. 4 аймаг 5 очоод ажиллаж байх хугацаанд бас зөндөө олон сарн зарагчтай нартай таарч хамт олондоо таарч зөндөө олон зүйлсийг мэдж сурч нэг өдрөөс нэг өдрөд шилжиж ажиллахдаа тэр сурсан зүйлсээрээ бас нөгөө өдрүүдийнхөө онцлог тохиолж зохион байгуулж шинийг санаачилж ажиллаж байсан олон ажлын амжилтанд хүрчээсэн юм дэшмэд дуртагчаас таатай байна. За хил хамгаалах байгууллагад ажиллаж байхад бас нэг түүхэн арга хэмжээ болон манай хэлийн зэргийн ойн арга хэмжээнүүд байдаг. Энэ арга хэмжээнүүдээ бас 70 жил, 80 жил, 90 жилийн арга хэмжээ 3 ойнд бас оролцож байж жагсаалд налах юм. Хөв тохиолдолд надаас таарч байсан. Тэгээд 80 жилийн ойд бол их нэртэйгээ хамт, гэр бүлээрээ хамт цэргийн параданд алхаж байсан. За 90 жилийн ойд болоход би хэлийн Ставын даргаар ажиллаж байсан. Хэлийн Ставын даргаар ажиллаж байх хугацаанд бол ерөнхийдөө Ставын дарга хүн бол баяр наадам янз бүрийн арга хэмжээ одоо жинхэнэ хил хамгаалтаа өшөөг хамгаалтаа нэгтжүүлж ийм үүрэг даалгавартай оролцдог байсан. Тэгээд их олон ч баяр наадамд энэ үүрэг даалгавраа биелүүлэн оролцож байсан. Тэгээд миний нэг онцч хэлэх гэж байгаа зүйл бол 90 жилийн арга хэмжээнд Ставын даргаар ажиллаж байсан. Энэ үед бас ангийн зарагч миний Ставд ажиллаж байгаа маань Ставд ирсэн. Ангийн зарагчтайгаа бас яриа сууж байхдаа би 70-80 жилийн арга хэмжээнд оролцож байсан. 80 жилийн арга хэмжээнд их нэртэйгээ оролцож байсан гэх мэтчмээс түүхэн ууж сууж байгаа. Ангийн зарагч манай хурандаа тастар дарга нэг тийм үү. Тэгвэл чи бас 90 жилдээ алхнаа гэж надад бас хэлээд ангийн зарагч 90 жилийн арга хэмжээнд надад Ставын даргаалсан тушаалтай байхад нь гурав парадын арга хэмжээнд оролцуулж бас ийм энэ амьдралаас нь 3 ойд дараалал нь оролцох юм түүхийг бүтээж өгсөн бас даргадаа бас баярлалаа. Энэ арга хэмжээнд оролцоод цэргийн хүнд талаараа шагнуулж цагаамаараа бас ингэртэй зүүж байлаа. Олон сайхан зарагч дарга хамт олонтой бас баярсан таласнаа илэрхийлээ. Ажиллаж явах хугацаанд бас 2009 онд Нийслэлийн улсын байгууллагын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд сэрлээ бас үүрэг гүйцэтгэж байсан. За тэгээд Сүлэн хэрэг очруудаас үүрэг гүйцэтгэж байсан. Сүлэн хэрэг очруудаас бас анхны энхийг сургах ажиллагаанд
олон улсын цэргийн ажланд оролцсон цэргийн албаа агч болж байлаа. 2009 онд бас хил хамгаалалт байгууллагаас төдийлөн их олон хүн оролцож байгаагүй байсан. Байгууллагынхаа 68 дахь албаа агч, ангийнхаа анхны инхийг сахилсан албаа агч болж Сүлэнхээрийн ачаалтынхаа бас түүхэнд бас бичигдсэн байдаг. За энэхүү сайхан нэвтрүүлэлд оролцож бас түүх дурсамжийг бүтээж өгч байгаа, өнгөчүүлж байгаа. Дэд түрэндээ Батэрдэнд байхдаа хамт олондоо бас маш баярлалаа. Ингээд та бүхэндээ аз жаргал ирүүлэх сайн хүсье. Энэ жил түүхт ангийн минь 50 жилээ болж байгаа. Тэгээд нийт ахмад хэлчид одоо ажиллаж байгаа бие биедэнд баярын мэндийг хүргэе. Та бүхэндээ аз жаргал ирүүлэх хамгийн сайн хүсье.